засгийн газар. Энэ бол гүйцэтгэх засаглал. Эдийн засгийн бодлого тодорхойлох түүнийгээ хэрэгжилтэйг хангах. Гэтэл өнөөдөр засгийн газрын тэргүүн маань зүгээр л ингээл нэг баас яриа суугаад байдаг. Гэхдээ тийм л байгаа үстэй. Чи цаг гарan нэвтрүүлэг хийсэн гэсэн юу сонсоод юм байсан. Одоо сонссон өөртөө энэ хамааралтай юмыг л асууж байгаа. Ийм асуудлууд нүүрлээд байна. Энэ асуудлуудыг ингэж шийднэ, ингэнэ. Энэ ажилгууд л ядуурл, төгрөгийн ханшны энэ сулралт, энэ геополитиктэй холбоотой асуудлууд, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд. Чи ерөнхий сайдын ажил энэ шүү дээ. Ерөнхий сайд засгийн газар нэг Хиро Баатрын салбар нэг ТV контентын нэгж биш шүү дээ. Чи Монголын төр шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр арайд энэ дуу утгыг алдагдуулж байна. Ердөөсөө манай хүн ерөнхий сайд байхын утга учирыг бол ердөөсөө өнөөдөр хүртэл ойлгоогүй. Зүгээр л нэг тарих угаал.